Шин санаа залуусын оролцоо урьяндар зохион байгуулагдаж байгаа улс төрч шин залуу манлайлагчийг төрүүлэх төслийн баг эх орны 408 захис руу өнөөдөр өглөө Улаанбаатар хотын төв зэгээс хөдөлсөн. Тэгэхээр баруун зүгийн группийн эхний зогсоолол 10 гар хээрийн нутаг, 10 хэр хот юм шин залуу манлайлагчийг төрүүлэх төслийн багийн сурвалжлах хэсэг, 10 хэр хотын бүтээн байгуулалт залуучуудын оролцоо хөгжлийн талаар яг одоо сурвалжлах болно. Ингээд 10 хэр хотын залуучууд шин залуу манлайлагчийг төрүүлэхэд нэгдэж байна. Эх орны өнцөг булан бүрээс залуучууд хөгжлийн төлөө хийсэ бичлэгээ төслийн багт илгээсээр байгаа. Тэгвэл орон нутгийн залуус өөрсдийн санал санаачлагаа надад шийдэл байн сэдвтэ эсээгээр дамжуулан илэрхийлэх хүсэл сонирхол их байна. Тэдний төлөөлөл болж 10 хэр хотын залуусын оролцоо төсөлтэй холбоотой тэдний санал сэтгэлээс сурвалжлан хүргэж байна. Ганц ерөөсөө асуудал бол залуучууд өөрсдөд нь л асуудал бүх асуудал бол залуучууд өөрсдөд нь байгаа. Яг тэгэхээр өнөөдөр нийгэмдэр улс төр гэдэг ийм асуудал чинь айгүй сонирн болчиход байна. Залуучуудыг идэвхийг санаачлагыг харуулах, төрүүлэх, тэрнлүү одоо хүчин чармаалт оруулах, тэрний оролцооны үүрэг оройл нь хаана байгаа юм, ач холбогдол нь хаана байгаа гэдэг юм ухамсарлахгүйгээс л болж одоо залуучуудын оролцоо суларч орж иж байгаа юм болов гэж бодод байна л та. Ерөнхийдөө хараад ахлаар нийт залуучуудын байгууллага харахаар хэсэг үлэх нөхдүүд ордог. Тэр нь бол хэсэгхэн одоо улс төрийн амбиц өсөн ч гэдэг юм уу тийм ээ. Янз бүрийн байдлаар хүмүүс дүгнж байгаа. Залуу хүн бүхэн өөрөө манлайлагч байх хэвээр. Хэн нэг нь манлайлаад уриалаад явдаг биш. Бүгдээрээ өөрийн гэсэн бодлоо илэрхийлж чадах. Тийм байх хэвээр. Тэгээд энэ төсөлд залуучуудыг өөрийнхөө үзэл бодлыг төлөөдөө илэрхийлж оролцоосаа гэж хүсэж байна нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол улс орноо цаашлаад одоо аймаг орон нутгийнхаа хөгжлийг таны нүдээр ямар шохон байх ёстой вэ гэж боддог бол та энэ төсөлд оролцоорой гэж залуучуудыг уриалмаар байна. Одоо хэд хэдэн үйл ажиллагаа хийгээд ингэ явж байхад залуучуудын оролцох итгэх бол одоо шат шатанд бол сайжирч байгаа гэж бодно. Хамгийн энгийн жишээ бол Сум аймгийн төлөөлөгчдөөс харахад одоо залуу хүмүүсийн тоо маш их нэмэгдсэн байгаа. Тэгэхээр нийт одоо 12-ийн хэмжээнд бол 40 орчим хувь нь бол 18-аас 35 насны залуучууд байгаагийн хувьд бол боломжийн байдаг. 10 хэр хотын нутаг дэвсгэр 17,303 га, түүнээс 10,000 гаруй га нь хот суурингийн барилга байгууламжийн эдэлбэр газар байна. Хүн амын бүтцийн хувьд талаас илүү хувийг залуучууд бүрдүүлдэг. Монгол улсад хүн амын тоогоороо 2 дугаарт жигсдэг аймаг. Тэдгээрээс 90% нь хотын төвд буюу 10 хэр хотод амьдран суудаг. Аймгийн нийслэл 10 хэр хотын өнгөрсөн оны судалгаагаар 8,800 гаруй өрх, 30,000 гаруй хүн амтай байна. Улс их орон өөрийн оршин суугаа газар, нийгэм, эдийн засаг, зам барилгын бүтээн байгуулалтад залуусын оролцооч чухал байгааг тус аймгийнхан дурдж байна. Энэхүү төслийг анх сонсоод аюух сонирхож оролцож исэн. Сонирхоод зорилгын ч юм уу цаанаас нь бүх мэдээллийг авъя, судлая гэж бодсон. Тэгээд зорилготой танилцсан. Би өөрөө бас орон нутгад залуу хүний хувьд бас өөрийнхөө үзэл бодлыг бас илэрхийлээ. Залуу хүний хувьд бас оролцоотой, нийгэмдээ бас оролцоотой байхыг хүсдэг залуу хүн. Тэр утгаараа бас залуучуудыг дэмжиж, залуучуудын хийсэн бүтээсэн зүйлийг бас тодорхой хэмжээгээр дэмжих юмсан, тэднийг оролцуулах юмсан гэсэн зорилгоор бас орон нутгад бид гээд клубыг бас байгуулад ажиллаж байгаа. Улс төрч тэр, ажил нэмж тэр, бүтээн байгуулалтанд оролцож байгаа хүмүүс ч тэр цөмөөрөө ерөөхдөө их нэлээд залуучсан байна. Бүтээн байгуулалтанд оролцож байгаа залуучуудыг бас дэмжиж өшөө илүү бас хүмүүс таниулах үүднээс бас энэхүү нэвтрүүлгийг бас зохиож аваад бас зохион байгуулж аваад бас бидний хувьд бол бас нэлээд бархууштай байна. Хөгжлийн төлөө цоглох зүрхтэй, хийж бүтээх сэтгэлтэй, шинийг санаачлах тэмүүлэлтэй залуус нийгэм эдийн засаг улс төр, соёл боловсролын салбарт манлайлал бий болгоно. Эдгээр залуусыг 21 аймаг 70 гаруй суманд ажиллаж байгаа UBS телевизийн сурвалжлах хэсэг тодруулахаар төслийн үе шат болгоны шалгаруулалтын талаар мэдээлэхээр ажиллаж байна. Аймаг сумдын засаг захиргааны нэгж удирдлага, төрийн болон төрийн бус сайн дурын намын гээд олон залуучуудын байгууллага улс төрд шинэ манлайлагч төсөлд дуу нэгтэйгээр нэгтгэхээ 10 хэр хотынхан мэдэгдлээ. Шин санаа залуусын оролцоо улс төрд шинэ манлайлагч. Шин санаа залуусын оролцоо улс төрд шинэ манлайлагч. Зорилтод ТV төсөл